Намайг бага хахад манай ээж чи мөнгө биш шүү дээ. Хүн болгон мөнгөнд дуртай байдаг. Харин миний охин чинь хүн шүү дээ. Хүн болгон чамд дуртай байх албагүй гэж хэлжсэн. Яад ч юм бэ? Хүн болгоны аяыг олох гээд л багасаа хүн болгонд сайн хүн болж харагдах гайтал их хичээдэг байсан. Энэ нь өөрөө их дарамттай л та. Ер нь яагаад хүмүүс бусдад таалагдахыг, бусдаар үнэлүүлэхийг, бусдад өөрийнхөө үн цэнтэй гэдгийг ойлгуулахыг хичээдэг юм бол бид зүгээр л байгаагаараа оршиж болдгүй юм болов. Заавал хинээгэнд үн цэнтэй юм шиг харагдах ёстой гэж үү? Онцгой сайн хүн гэдгийг мэдрүүлэх ёстой юм шүү. Магадгүй тийм байх. Үгүй ч гэж магадгүй. Гэхдээ энэ бодлууд ямар ч байсан маш их дарамт, зовлон авчиртай юм шиг санагдсан. Тийм болохоор явж зөв зам биш байх. Би ер нь одоо л хүн зүгээр л оршиж байхдаа үн цэнтэй байдгийг ойлгосон гэхүү дээ. Чи анх энэ дэлхийд мэдлэгтэй л үн цэнтэй ирсэн. Юу ч хийхгүй байсан ч ямар ч гавьяа, ямар ч үс бүтээг байсан ч чиний үн цэн арилгахгүй. Чиний оршихуй, чиний одоо эзэлж байгаа орон зайг хинч орлож чадахгүй. Бид тийм л үн цэнтэй ирдэг. Таанч тэрийг ойлгож чадаагүй байдаг юм уу та? Тэрийг нь багт нь эцэг нь мэдрүүлэх ёстой байсан юм болов гэж би боддог. Тиймээс бага насндаа хайрыг сайн мэдрээгүй тийм хүмүүс насан туршид бусдаас хайр, анхаарал халамж хүсээд өөрийнхөө үн цэнийг харж чадахгүй болохоор буруу зам руу ордог юм шиг. Эсвэл буруу харилцаанд ордог юм шиг. Чи энэ талаар юу гэж боддог вэ? Заавал хариулах гэдэг хэрэггүй. Зүгээр л бодоод үзээрэй. Хүмүүс алдар нэр эд өрөнгө үүнд яагаад шундгийг мэдгүй. Тэр хоосон зайг л дүүрэхийн тулд эд зүйлсийн араас өгöдөг баг. Эд баялаг ихтэй нэр хүндтэй байх юм бол олон хүмүүс өөрийг нь хайрлана шүү дээ. Дахиж ганцаардахгүй хүн болгон өөртөө нь сайн хайрцан. Хүн болгон өөрийг нь хүндлэн, өдөөсний нэмсгэлэн. Чиний хайртай хүн чамайг эргүүлэх
чинь чи нэр хүндтэй, хэд баялагтай. Гэхдээ тийм биш. Дэлхий дээрх хамгийн баян хүмүүс ч аз жаргалгүй бас байдаг л. Том алдартай одод эхнэрээсээ сална, хүүхдүүдээ орхино, харт амхинд орно, амьдрал нь бүтэхгүй золгүй явдлаар дүүрэн байдаг. Магадгүй өөрийгөө хайрлаагүй болохоор, өөрийгөө үнэлдэггүй болохоор гаднаас нь хэдэн зуун сая хүмүүс хайраа илчилсэн ч тэр хүн жаргалтай болдог. Бас л сэнаар шүү. Бидтэй хэдий хэргийн талаар мэддэг ч гэсэндээ яг өөрөө хэрэгжүүлэх гэхээр бас асуудалтай тулгардаг л та. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өөрийгөө үнэлэх хэрэгтэй гэж өөртөө байнга хэлдэг ч гэсэндээ хаяатаа гэнтл өөрийгөө буруутгаад л өнгөрснөө муулаад л өөрийнхөө талд зогсож чаддаг. Магадгүй өөрийгөө үнэлж хайрлаж сурах нь тийм ч амархан зүйл биш байх. Удаан процесс, үйл явцтай тийм зүйл байх. Гэхдээ эцэст нь заавал шагнал ирдэг. Тийм л сайхан зүйл байх. Ээж аваагаа би буруутгадаггүй. Намайг чадах ч нэгээрээ хайрлсан. Сайн хүмүүс байдаг. Гэхдээ нэг тийм мундаг хүний яриаг сонсч байсан. 100% сайн, 100% зөв эцэг гэж байдаггүй. Тэд бүгд л тодорхой хэмжээнд алддаг. Гэхдээ тэднийг буруутгах болохгүй. Харин хийсэн буруу зүйлийг өөрөөсөө гадагшлуулах хэрэгтэй гэж хэлж байсан. Тэр хүний өнцгөр харж үзэх юм бол бидний эцэг эх ч юм уу бидэнтэй адилхан асуудалтай эцэгтэй байсан гэж хэлж байна. Бас л бодоорштой зүйл шүү. Яг тэгэж бодохоор хүн болгон гим нүгэл хийхдээ цаанаа шалтгаантай байсан юм шиг санагддаг надад. Багнаас нь хэцүү байсан баг. Дарамтанд орсон баг. Амьдрал нь хэцүү байсан баг гэдэг. Мэдээж тэдний гэмт хэргийг зөвтгөж болохгүй. Муу үлийг хизээж зөвтгөж болохгүй. Гэхдээ яагаад тийм зүйл хүрснийг нь ойлгоход ирээдүйд тийм гэмт үйлдэлүүдийг гарах шалтгааныг зогсоож болно гэж боддог. Магадгүй л 50 амгалан нийгэмд амьдрах боломжтой болох. Тиймээс
Гин буруутай хүмүүсийн гэмт хэрэг хийсэн шалтгааныг судлах нь ирээдүйд маш хэрэгтэй гэж би боддог. Хүн болгоны бодлоос өөрлөө. За өнөөдрийн шөнийн бодол иймэрхүү байлаа. Яриагаа ингэж дуусгая. Чи одоо амарчулна. Дараа үргэлжлүүлээд ярий. Харин орондыг энд нь ингэж үлдээ.